Иргэн эмэн банкнаас жилийн 19.2% хүйтэй 36 сарын хугацаатай 10.6 сая төгрөгийн зээл авчээ. Дараа нь тухайн зээл дээрээ дахин нэмж зээл авсан байна. Гэвч зээлээ төлж дуусгахаас өмнө тэрээр нас барсан аж. Банк зээлээ барагдуулах зорилгоор иргэн эмтэй хамтран амьдарч байсан Ог хууль ёсны өвлөгч хэмээн үзэж Сүхбаатар Чингэлтэй дүргийн иргэний хэргийн анхын шатны тойргийн шүүхэд нэхэмжил гаргажээ. Харин шүүхийн явцад Он эмийн хууль ёсны өвлөгч биш болох нь тогтоогдсон гэсэн хэдий ч 2010 оноос хойш хамтран амьдарч байх хугацаанд уг зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэж үзэн тэдний дундын өмчийн шинжтэй гэж дүгнжээ. Иймд анхын шатны шүүх нийт 17.1 сая төгрөгийн өрөөс 6.9 сая төгрөгийг Огоос гаргуулж банкнд төлөөлөх үлдсэн 10.2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсгүй болгох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг банк эсэргүүцэж зээлдэгчийн хамтран амьдрагч Он нийт өрийг бүрэн төлөх ёстой хэмээн үзэж нийслэлийн иргэний эргийн дав заалдах шатны шүүхэд ханджээ. Гэвч дав заалдах шатны шүүх анхын шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Харин улсын дээд шүүх 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд өмнөх шатны шүүхүүдийг хуулийг буруу хэрэгэлсэн гэж дүгнсэг. Тодорхойлбол банк нь иргэн Отой ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй тул түүнийг зээлийн үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэхгүй гэж үзсэн байна. Мөн Он талигаач эмийн хууль ёсны өвлөгч биш өв хүлээн аваагүй учраас бусдын төлөх үүрэг үүсэхгүй гэж шийдвэрлэжээ. Ингэснээр Он нас барсан хамтрагчийнхаа зээлийн өрийг төлөх үүрэггүй болж харин банк шүүхийн маргаанд ялагдсан байна.